За хүн төрөлхтний амьдралын тулгуур элемент хөгжлийн түлхүүр болсон усны асуудал өнөө үед толгомдож дэлхийд дээр улс хүн баян ядууг энэ асуудалд анхаарлаа хандуулах болоод байна. 92 онд дэлхийн нүүбийн хүрээнд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтууд байгаль, орчин, ус, хөгжлийн асуудлаар мөн Ирландын Дублинд болсон ус загварын байгууллагын олон улсын хурал зэргээс нэг шийдвэр гарсан байдаг. Тэр нь болохоор жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг одоо дэлхийн усны өдрөө болгоод тодорхой сэдвийн хүрээнд тэмдэглээд ингээд тэр жилдээ сэдвийн дагуу одоо арга хэмжээ зохион байгуулдаг олон жил болоод 29 жил болоод байгаа юм. За сэдвийн хүрээ бол маш өргөн байсан, устай холбоогүй юм гэж байдгүй учраас за энэ жилийн хувьд бол усны үнц гэсэн сэдвээр зохион байгуулах болсон байгаа. За юуны өмнө усны үн өртөг үнц гэсэн хоёр ойлголтыг бас хүмүүс хоорондоо холж бодох ялах тал дээр бас учир дутагдaltaй байх шиг байдгийг. За усны үн гэдэг нь маш өргөн олон талтай тийм гүнзгий нарийн даад дутгах учиртай ойлголт байгаа юм. Усны үн өртөх гэхээр тэр усыг одоо олборсон, тээвэрлсэн, хүргэсэн тийм төлбөрийн хэмжээний төлбөрийг хэлж байгаа шүү. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь усны толгойд гарч байгаа тоо байдаг юм уу? Эсвэл одоо усны төлбөрийн нэхэмжлийг төлбөрийн баримтаар гарсан мөнгө нүгийг усны үн гэдэг ашиг. Хамгийн гол нь энэ хоёрын уулан тэр усны үнд нь өртөгт нь усны үн цэн гэдэг юм орсон байх хэвээр тэрийг одоо манайхан энэ үнэлээгүй явсараад ирсэн юм шүү. Тэр утгаараа энэ усны үн чинь баг гардаг юм байл. За усны үн гэж юу вэ гэдээ бас янз янзын тодорхойлол байна л да. За жишээ нь одоо үнэлж баршгүй гэж ярьдаг юм байна. Эсвэл үнэлэх боломжгүй гэдэг юм байлаа. За тэгсээр нэ одоо хүн байгалийн одоо экосистемийг дэвтгэж байгаа шинж чанар ач холбогдлыг талд дутгах учрыг бас усны үнцийг шилж болно гэсэн тодорхойлол байна. За бас зарим талдаа усны эко эдийн засгийн үнэлгээ гэж тодорхойлоод тэрийг усны үнцийг гэж хэлсэн гэж байдаг юм байна. За усны үнцний хувьд нэг нь ерөнхийдөө 5 хэлбэрээр илэрхийлдэг юм байна л да. Нэгдүгээр нь болохоор усны байгалийн экосистемийн үнцийг тодорхойлж байна. Энийг хэлдэг. Энэ түмэн бодис ус түмэн бодис оршдог гэдэг үгч байдаг юм байна лээ. За энэ тал дээр гол нь экосистемийн үйлчлэлийн тухай ярьдаг. Энэ усны үнцийн экологийн үнцийн гэхээр экосистемийн байгалийн нөөцийн үнцийн гэхээр экосистемийн үнэлгээний асуудал ярьдаг. За экосистем үйлчлэгийг болохоор зарим талдаа монголчууд зарим манай эрдэнэт судлаач байгалийн гişиг экосистемийн өгөөж идэргээ бас оновчтой зөв тодорхойлсон байдаг. За энэ экосистемийн усны нөөцийн энэ үнэлгээг болохоор бас асуудал дээр бид нэр бас одоо ногоон байгууламжийн тухай асуудлууд экосистемдэр түшгэлсэн дасан зохис гарга замууд гэдэг ингээд яригдаад эхэлдэг. За мод дагаж ус дагаж амьдрал гэсэн манай Монголын аль түмний сарын мөрөнд зүг бол яг энэ усны экосистемийн ус байгалийн нөөцийн үнцийг бас аягүй онч хэлсэн юм санагдав. За хоёрт нь болохоор усны дид үтсийн үнц гэдэг. Энд болохоор усыг олборлоод хоримтлуулад усан сан тийм ээ. Тэрийгээ дараа нь янз бүрийн хоолой дамжуулах системээр хэрэглэгчд хүргэж байгаа үл хангамж нийлүүлж байгаа тэр үнцнийг болохоор дид үтсийн үнц гэж ярьдаг. Усны дид үтсийн үнц гэж хэлдэг юм байна. Одоо манайхан дид үтс хөшгөө уус хөшгөө гэж ярьдаг. Тэнтэй адилхан энэ усны дид үтсээ хөгжүүлэхгүй бол энэ дээр доголдох юм бол одоо ус хангамжийн асуудал, хүн ардны эрүүл мэндийн асуудал тэгээд цаашлаад байгаль орчны асуудал болж хөрнө л. Өөрөөр хэлбэл одоо дид үтс доторч цэвэрлэх байгууламж орно. Цэвэрлэх байгууламж нь дутуу ажиллаад бохир ус байгаль нийлүүл ямар хор үр дагавартай энэ тал дээр бид сайн мэдж байгаа. За гурав дахь үнцний хувьд бол одоо унтны усны хувьд эрүүл ах ариун цэврийн үнц гэж байдаг. За энд ялангуяа энэ цар тахлын үед бол энэ усны энэ талынх нь үнцээр болон тодорч мэдэгдэж байгаа шүү. За энэ ч утгаараа бас зарим өмнөх жилүүдэд босоо эрүүл ах гэсэн бас сэдвтэй усны өдөр бас болж ирснийг бид нар бас санаж байна. За дөрөвт нь болохоор хөнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчим хүч аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ хувьд усны үнц гэж байдаг. За үйлдвэрлэж болох бүхий л бүтээгдэхүүн гаргахад заавал ус орсон байдаг. За 1 литр нэг хуудас цаас үйлдвэрлэхэд
10 литр ус орно ч гэдэг юм уу те 1 кг ах үйлдвэрлэхэд 1000 литр ус орно ч гэдэг юм уу янз янзын тоонд биш энийг бид санаж байгаа. За жишээ нь одоо газар тариалан бол энэ дотор хамгийн их ус хэрэглэдэг салбар байдаг юм байлээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл нийт олборлож байгаа усын 70% газар тариалангаар зориулдаг юм байна. За энэ дээр бас холбогдоод ус ба эрчим хүч гэсэн нягт холбоос байдаг. Энэ сэдвэр бүр дэлхийн усны өдөр бас болж байсан 23 жилийн өмнө. За жишээ нь одоо өнөөдөр хэтэл манад 12-3 усан цахилгаан станц ажилд тодорхой хэмжээний эрчим хүч үйлдвэрлээд бүс нутагтаа бас хөгжлийг бас дэмжиж байгаа тийм жишээнүүд байна. Цаашд бас 2-3 усан цахилгаан станц байгуулах юм яригдаад байгаа. За хамгийн сүүлийн одоо үндсэн зарчим гэдэг нь хэлбэр гэдэг нь бол одоо нийгэм соёлынхаа хувьд усны соёл, ёс заншил, аялал жуулчлал тий оюун санааны онцлог харуулсан усны үндсийг бас 5 дахь үндсийг тодруулсан байт юм байлээ. За бүр ус ба соёл гэсэн усны өдөр 2006 онд болж байсан. За соёл зан үйлтэй холбоотой зөв нэг ганцхан жишээ хэлэхэд усыг бол одоо дэлхийн улс орн бүхэн өөрөөрхөн одоо онцлог ёс заншилаас хамаарат дахиж шүдэж дээлж ирсэн түүх уламжлал байдаг. Одоо саяхан би Хэрлэн голын савлын усны нөөцийн менежмент төлөвлөгөө харахад тэнд Хэрлэн голыг одоо үүдтэй усын дахлага гэдэгтэй болгоё. Дахлагтай гол болгоё гэсэн санал явж идэг юм байлаа. Бүр төлөвлөгөөнд орцсон явж идэг. Тэгээ гэх мэтэр монголчууд бол усыг дээлж ирсэн баялаг уламжлал хэллэг бол байдаг. За усны эрүүл мэнд, усан эмчилгээ, аршин суулийн ач холбогдлыг одоо хэлхийн аргагүй баршгүй тийм эрүүл мэндийн хувьд, хүний эрүүл мэндийн хувьд тийм үнцэн байгаа. Тэрийг бас бид нар бас төдийлөн мэдэрдэг. Зөв эрүүл мэндийн хувьд мэдээд байдаг, усны хэрэглэсэн усны хэмжээнд мэдээд байдаг тийм ээ. Яг усан яг энэ дээр ямар үнцэнтэй, ямар ач холбогдолтой бас л учир дутагдaltaй ойлголттой явдаг юм шиг байна. Амьд бол ус уурна гэж ярьдаг. Эсвэл ус уух тавилантайг дандаа хүний амьдралын тухай ярьсан байдаг. Хүний амьдралыг үнэлэх, хүний амийг үнэлэх боломж байхгүй, тэрнтэй адилхан усыг үнэлэх боломж юм шиг байна. За цад тахалтай холбоотой бас нэг 2-3 юм тодруулаад хэлчихмээр байна. Одоо энд хамгийн энгийнээр ус бол ариутгах юм а гэсэн тодорхойлт явж байна. Энэ бол гаццааг үнэн тодорхойлт болж таарад байна. За шинэ одоо юу гэдэг хар алт, шар алт гэдэг хоёр үнэтэй юм дэлхийд ярьдаг. Ямар алтаар бүрхэд тахлаас хамгаалах өөрчлөлт шийдэх үү эсвэл хар алт нэвтэр гараа угааж ариутгах тэр нь байхгүй. Ганцхан усаар л ариутгаж усны усны дэмжлэгтэйгээр бид нэр одоо энэ биеийн эрүүл мэндэд хамгаалж байгаа гэдэг нь одоо хүмүүс ойлгоод байгаа шүү. Тэгээд энэ усыг хэрэглэх тухайд сүүлийн үед маш их хэрэгтэй болсон. Хүний эрүүл мэндэд ямар ач тустай гэдэг. Саяхан манай дээрээс эрүүл мэндийн мэрэгжлийн эмч зөвлөгөө өглөөхөн 2-3 аяг ус ууж өдөрт хүн 2-3 литр ус ууж тэгвэл одоо эрүүл явахын үндэс баталгаа гэж ярьж зөвлөж байна. За энэ цардтахад устай холбогдоод усны өдөртэй холбогдоод бас л дэлхийн хэмжээгээр дэлхийн эрүүл мэндийн болон устай холбоотой байгууллагууд бас нэг 5 зөвлөмж гаргасан билээ. Энээс би хоёрыг нэг дурдж байна. Нэгд нь болохоор ерөөсөө гарын орон цэврийг одоо сахих асуудал бол энэ цардтахлын үед бол хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга замаа хамгаалах өрсөн шилэх гэдэг. Тэгээд жишээ манайд бол бас гарын орон цэврийг сахих тухайд өчнөө заавар зөвлөгөө тариулан мэдээлэл гарсан байгаа. Ер нь тэнд хэрэгтэй 20 секунд л одоо гараа савнтай ариутгах бодисоор угаачихтал ер нь нарийн зэрэс энэ өвчнгөөс хамгаалаад халдвараас өрсөн зэрэглээд явах болцоо тийм гэж тийм байна. За дэлхийд тоо байд юм байна. Одоо юу гэдэг шаарл хангасан ус, за ариун цэврийн материал дэлхийн хүн амын 40% дутагч байдаг юм билээ одоо. За Монголд бас энэ тоогоос явж иж магадгүй ямар нэг хэмжээгээр гэх жишээтэй. За тэгээд эцэст нь ус цас шиг элбэг байхгүй гэж ярих байли. Ус бол маш хязгаарлалт орлуулшгүй нөөц байдаг. Дээр нь ус өв соёл өртөхгүй гэж бас ярьдаг. Энэ дими үгээр хандлага өөрчлөлөө. Ус бол амьдрал юм аа. Ус бол одоо дэд үтс юм аа. Ус бол эрүүл мэнд юм аа. Ус бол бүтээмж, ус бол гарц, ус бол доктортой үйлчлэлийн баталгаа юм гэсэн сайхан нэр томьёо хандлагуудаа. За ингээд энэ өдрийн усны өдрийн дэлхийн усны өдрийн мэндийг нийт ус цаг үрчтэй болон усны салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст ажилтны мэргэжлийн эдэмтэн судлаачдтай тохиолдуулан та бүхэнд ажлын өндөр амжилт, усны үн цэнийг ард иргэдэд ойлгуулах
шийдвэр гаргаж төрөлхтөй ойлгуулж ус гэсэн ариун алдшгүй одоо нөөц баялгаа хайрлан хамгаалж зөв зөвхөстэй ашиглаж явъя гэж хэлмээр байна.